Хүний хөгжил сангаас олгодог хүүхдийн мөнгийг зөвхөн Монгол Улсын өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-ээс 17 дугаар бүлэгт багтсан айл өрхийн 823 мянган орчим хүүхдэд олгохоор шийдвэрлсэн. Гэсэн ч амжиргааны төвшин тогтоох 50 асуултаа санал асуулгын үр дүнгээс үүдэн иргэдийн дунд нэлээдгүй бухимдал үүсээд байна. Хашаа байшин, байр, машин зэрэг банкны лизингээр авсан иргэд баячуудын төвшөнд шилжиж хүүхдийн мөнгнөөсөө салах болсон нь иргэдийг нэлээдгүй сандаргаад авлаа. Үзэгч та бүхэн чухам айл бүлэгт хамрагснаа мэдэхгүй байгаа бол өөрийн харьяалагддаг хороо, сум, дүүрэг, аймгийнхаа нийгмийн халамжийн хилтэс мэргэжилтэнд хандан тодруулах боломжтой. Мөн дахин амжиргааны төвшөнгөө тогтоолгон үнэлгээ хийлгэж 17 дугаар төвшин шилжих боломжтой юм а. Бүлгээ зөвшөөрөхгүй гомдолтойгоо иргэд өргөдлөө өгөж болно. Дээрэс нь огт бүртгэлгүй байгаа иргэд өргөдлөө өгч болно. Тэгэхээр энэ хоёроос бусад хүмүүсийг бид нэр өөрсдөө зохион байгуулад өнөөдрөөс орон даяар энэ хэсгийн ахлагч багийн дарга нараар дамжуулаад та өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн яг тухайлж тэд гэж заахгүйгээр өөрөөр хэлбэл хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл учраас 1-ээс 17 дотор байна гэдэг энэ мэдээллийг цаасан байдлаар хөргүүлж байгаа. За энэ дотроо 17 дотроо үйл иргэн санаа зовх зүйлгүй өөрөөр хэлбэл мэдээлэл авбал мөнгөө өргөжлүүлээд авна гэж ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт тэр мэдээллийг аваад судалгаа авснаас хойш төрсэн хүүхдүүдэд очиж харин нэмж маягт бөглж бүртгүүлэх юм шаардлага үүсэж байгаа. Хүүхдийн мөнгө олохгүй баячуудын гих 18, 19, 20 дугаар бүлэгт одоогийн байдлаар 150 гаруй мянган хүүхэд хамрагджээ. Мөн хүүхдийн мөнгийг олгох асуудал яригдж эхэлсэнтэй холбоотой малчид болон төр оршин суух хаягтай иргэд хэрхэн хамрагдах талаар мэдээллийг авахыг хүссэн байна. Олон улсад хэрэглэгддэг орлого орлуулан тооцох аргачлал гэдэг энэ аргачлалыг бид нар ашигласан. Тэгэхээр энэ аргачлал бол өөрөө ганцхан малын тоо, ганцхан зурагт, ганцхан хөлтөөгчтэй бол огт хамааралгүй. Энэ бол миний түрүүний ташаа ойлголт гэж хэлдэг нь тэр. Тэгэхээр тухайн өрхийн иргэдийн ам бүлийн тоо, ам бүл хөдөлмөр эрхэлж байгаа байдал, за дээрэс нь эрүүл мэнд нийгмийн даатгал, за тэгээд өрхөд нь дахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа эсэх, за дээрэс нь удаан хэрэглэгддэг эд тогшил буюу цахилгаан бараа, машин, мотоцикл, ачааны тэрэг байгаа эсэх гэдэг ийм 3 бүлгийн 55 асуулгыг бүгдийг нь асуумжаар аваад тэгээд түүнийг коэффициентлох замаар бодож автоматар оноог нь боддог. Тэгээд оноо бодоод автоматар бодоод гаргаад ирэхээр хамгийн багаас нь хамгийн дээш нь өксүүлэх байдлаар 20 бүлэгт хувааж байгаа. Сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэж байгаа учраас хүүхдэд зориулсан мөнгөнд тэтгэмжинд зарцуулах мөнгө жил ирэх тусам нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Хүүхдийн 20 мянган төгрөгийн тэтгэмжийг зарлахыг он бүрээр нь графикаар тооцвол 2013 онд 278 тэрбум төгрөг, 2014 онд 312 тэрбум төгрөг, 2015 онд 246 тэрбум төгрөг болсон байна. Харин 2016 онд 144 тэрбум болтлоо буурчээ. Үндсэн хуульд зааснаар баян хоосноор нь ялгарлан гадуурх ёсгүй хэмээн заасан байдаг. Хүүхдийн мөнгийг хүүхдэд зориулж байгаа болохоос эцэг их нь ямар орлоготой байх, хэний хүүхэд байх нь ямар ч хамаагүй баймар юм а.